За бүгдэнд нь энэ өдрийн мэндэ хавар олооч тэрүү те сэтгэл зүрэх тоглол бүр дисгэ байх. Хажуугаар явсан хүн амтанд дурлж гадал. Тэгтэл хавар зарим хүмүүст хайр авчирхад надад бол батны сайр л да хөөх. За тэгээд өнөөдөр та эдтэй хэлснээр part 2-ын сайрын нүрээрээ уншихаар бэлтгэлээ. Шинээр үзэж байгаа хүмүүс лайк, subscribe дараад үзээрэй. За манай хэд ч угийн дарах нь ойлгомжтой байл да. За олон тав үгүй энэ удаад айгуу сэтгэл өдрөгөөр анима ярьж үгэй. Өмнөх ангид гарч байсан Курен чинь яг өөрт тохиолдсон зүйлээ ярих гэж байгаа. Зэмд акцент тавиад яриаггүй шүү. Одоо харин цаадгын чинь өмнө юу болсноор анима эхэлнэ. Курен чинь нэг сайхан нартай өдөр захаар явж байгаагаар эхэлнэ. Мань хүн ч баатар болох нэгэн зүтгэн энэ ертөнцийг аврах гэдэл дотроо бодно. Энэ захын харин манахаар бол нэг наран туул юм уу та. Нэгэн худалдагч дээр очиод хэдэн зүйлд харснаа бүр алмаарч өрхөн. Худалдагч аваад үзэж болно гэдэл нэг л сайхан сэтгэл гаргасан. Куренч нэг зүйлд барьж авснаа үнийг нь асуухад 20,000 гин. Манахаар бол хэд ч юм байгаа. Одоо Кураны царайг харвал нилээн үнэтэй юм шиг байгаа. За тэгээд мөнгө нь хүрэхгүй хүн чи яах вэ? Буцаага тавихад өнөөх худалдагч Куреныг барьсан зүйлийг зурсан байна гин. Тэгтэл энэ их зэвэн худалдагч байгаа юм да. Өвгөн чи ингэж зурсан зүйлийг хүн авахгүй ядаж 10,000-аар аав гэд шууд зайлин хийх гэж оролдоно. Гэтэл хаанаас ч нэг дог залуу гараад ирнэ. Нэрийг нь Кайлос гэн. Курені өмнөх одоо багийн ахлагч гэх юм уу та. Кайлос ч худалдагчаас өнөөх зүйлтийг шүүрж авснаа Куранаар энийг мааждаа гэж хэлнэ. Куран ч маажхад сэвцэн зүйлт нь бүр шал өөр болчихно тэр. Кайлос ч харин худалдагч Ингээс Кураны үтсэн зүйлтийг гаргаж ирснэ. Буруу хүнээ л өөртөх гээд байна даа л гэж хэлнэ. Нэрэл зарим худалдагч нар бас амар шүү те. Урд хулигдчих гал, эсвэл ард хулигдчих гал, эсвэл бүр 9 үер хулигдчих гал байдаг юм уу хайш. За тэгээд Кайлос ч шин зүйлтийг Ингээс нь аваад бас төлсөн мөнгөөч хүртэл аваад тэр хоёр цааш явна. Куранч Кайлост бүрэн итгэвсэн энэ хүнийг баатар болгоно. Энэ бол миний хувь тайлан эдэргцэн хэвтэн. Өглөөч болж Куран ачаагаа бэлдэж хамаг үнтэй гэсэн зүйлээ зөвхөндөө хийхэд Кайлос орж ирснэ. Өнөөдрийн дайсныг хөнгөн зэвсэхгүй бол яалахгүй хэлэн эндээ үлдээчгээ хинч чиний зүйлийг хулгайлахгүй гэж хэлээд ирэхэд дулааны талбар руу явна. За тэгэл Куранч галтлуугийн завчилт хийгээл өнөөх магсыг яг голоор нь бүр миллиметрийн жалтаагүй завччихна. Багийнхан ч Кураныг магтаад Кайлос ч мундаг байлаа гэхэд Куран бүрч их баярлана. Кайлос ч өнөөх магаснаас бүр жижиг хэсгийг зүсэж шууд идчихнэ. Жаахан өлий юм байхтаа гэж бодсон. Талын Куран дөгч бас идүүлчихнэ. Дайжгүй амттай гэж найтгаас та тий. За тэгээд манай мөрөөдлийн баг цааш явж өөр нэг мангасыг устгахаар явна. Кайлос ч одоо агнах мангас бол могоо гэж хэлээд л Варан дотроо орчих юм бол шид нөлөөлөхгүй болгоомжтой байхыг багийнхандаа сануулна. Куран эхлээд довтлон бид арыг чинь сайн хамгаална гэж хэлээд тулаан эхэлнэ. Куран ч хэлсэн ёсоор дайж Варыг хүчтэй зохин могоо гаргаж ирэн могооч Кураныг харан уурлаж дайрахад багийнхан ч нэмэлтгүйч үзүүлнэ. Гэтэл могоон би бүхэлдээ ногоон өнгөтэй энерги гаргаж байгаа Куран руу хүчтэй дайралтын амнаас өнөөх энерги хий болгоод цацна. Энэ нь ч хор байх бөгөөд Куран ч илдээд байхгүй унахад Кайлос амаа дарж оцсноо. Энэ энерги хоримтлуулж байгаад хор болгоод цацсныхаа дараа энэ суулаарч хэсэг ямар ч хөдөлгөөнгүй болдгийг хэлнэ. Ер нь л бол энэ Кураныг хүн руу болохоор нь багтаа илсүүлж энэ ажлыг нэг даатгсан юм байлээ. Их л зэвүүн хог байгаа юм да. Куран ч авраач гэж үлдэн Кайлос ч яваад өгнө. Ямар ч тамиргүй болсон Куран сэлмээрээ таяхын арайхийн алхаж буудалтаа очиход буудлын үйлчлэгч гарч Куранд Кайлосыг явсныг хэлнэ. Куранч ачаагаа асуухад өөрийн өгсөн байгаа зүйлийг нутагдан аваачиж өгөхөөр явсан гэж хэлнэ. Хэвээ юм Куран өрөвдчлөө. Өглөөч болж Куран хүмүүсээс өнөөх багийн гишүүдийг сургалахад хинч хараагүй байв. Өдөржингөө алхаж гүйсэн болохоор өлсөж хоолны газрын урд очиж байгаа мөнгө хараад хүрэх болов гэж бодож байтад хажуугаар нэг залуу зөрж бүр хүмүүс харан энэ нөгөө ганцаараа хооллогч Пипс байна гэж ярилцсан. Ер нь л миний бодлоор бол ганцаараа цамхар руу ордог гэхээр нэг нилээн чадварлаг ангууч юм шиг байгаа. За тэгээ Куран ч хоолны газар руу ороод Пипсийн захиалсан хооллуудыг авч идсээр байгаад мөнгөгүй болно. Хоол олж идэхийн тулд мөнгөтэй болох гээд энэ хидтэй таарсан юм байна. Бас л хүнд итгэх хэцүү байдалтай таарч дээ. Нэгч Кураны зүйлтийг хагалсан болохоор зүйлт зардаг газар очин шин зүйлт харж байхад ард нь ахаад нэг хүн тэнмэл нохоосаа гэж шууд л доромжилж байна. Нэгч уурлан эргээд харахад өнөх од дуучин охин зогсож байв. Нэгч дуучин хоёр өмнө таарсан газартаа очин сууж нэгч Кураны зүйлтийг хаанаас авах
тоохгүй гэж байтал дуучин ч өөрөөс нь асуусан дээргүй юу гэж хэлнэ. Нэг ч нэг тоохгүй ширээн дээр суухад араас нь зэм орж ирэн. Зэмэгч эмэгтэйчүүд яасан сайхан залуу вэ гэдэл бусад хүмүүс өгсөн юм чинь сайн нөлөөлж байгаа шүү л гин. Куран Тиана хоёр ч ирж энэ дөрөв оройн хоолоо идэж, инээлдэж эхний анги дуусна. Үгүй юм уу сайхан төгсөл шүү нэр. За дараагийн ангид даалгавар өгч маань мань дөрөвт холбооны сэлэм авчрах маш том даалгавар өгнө. Нэг ч юу хүнд итгэхээ нэгэнд болсон болохоор ажил олгогчд баттай мэдээлэл авмаар байна гэж хэлээд тухайн сэлмийг авчрахад энэ биш байна гэсэн юм сонсмооргүй байна гэв. Ер нь бол их л зөвл юм яриад л байгаа юм л та. За тэгээд мань дөрөв холбооны сангуур руу орсон Куранч бүр тулалдаад эхэлсэн байв. Куранч гал гарган ихний мангасыг шатааж үнсэн товрог болгоно. Багийнхан цааш алхан сэлмийг хайж байх үед нэгэн мухар зам байгааг олж хараад очиход нууц хаалгаангоо дотогш ороход Тианач энэ бүгдээс хайх юм уу гэхэд нэгчгүй тэнд байна гэж хэлээд багийнхнаа наашиг гэж дуудана. Багийнхан ч очих гэхэд Тиана шидий харцаараа өрөх байна уу гэж сэжиглэнэ. За тэгээд Тиана ойр орчимд хүн байхгүй байна гээл мань дөрөв яваад очиход гинт гэрэл аснаа. Өвгөн шиг олон аялагчтай гэдэл та нар хүнд давааг даваад ирлээ гэдэл цаашаа ярьж байхад нь мань дөрөв тоосон шинжгүй энэ илд яриад байгаа юм бахта сони юмаа гитсэн бүр хоорондоо өөр юм ярина. Сэлэмч хойгоо та нар арай намайг авахаар ирээгүй юм уу гэд жаахан гомдонгуу байхад нэгч чамаг авч зархаар ирлээ гэд шууд хэлчихэ. Нэг ч одоо шулуухан гэхэд арай л шулуухан хэлчих шиг болсон да. Куран чараа сэвдэх юм бол тал үнэн алга болт юм байлаа шүү гээл. Тэр хэдч сэлмийн ярьж байгаа зүйлийг тоохгүй л хоорондоо л юм. Сэлэмч та нар намайг заруул маш их мөнгө олж болох ашиглах юм бол бүр тэрнээс их мөнгө олно гэж хэлэхэд газар хөдлөх шиг л болно. Сэлэмч големыг ялахгүй бол эндээс гарч чадахгүй гэхэд өнөөх големч авраг биетээс гадна бүр халуун лав шиг сонин зүйл байх нь тэр. За ингээд нэг маш том тулаан хэлнэ. Тианач голем руу мөсөн шид ашиглаад зооход Куран харин шууд довтлоо. Големч мөсийг эргүүлээд Куран руу шидээд гидсийн мөсөөр онон Куранч хоош шидэгдэн. Нэг ч харин Куран унахад шууд дайралт гэж зүсгэд сэлэм нэвт гарчна. Энэ үед нэг ухрах тушаал өгөн Зэм Тиана хоёрыг Кураныг авахад сэлэмч ярьж энэ зүйлийг ийм сэлмээр барахгүй намайг ашиг гэж хэлээд нэг ч сэлмийг ашиглан дайралт хийн зүсгэд големийн тасарсан хэсэг нь жижиг голем болж Ник рүү дайр. Нэг ч толооны дундуур сандарч байхад том голем Никийг зохиод нүх рүү унгаачихна тэр. Тиана харин големийг хөлдөөн Кураныг Никийг авар гэж хэлээд авруулахаар явуулна. Големч хөлцөн хэсгээ үлдээгээд мөснөөс гарч ирэхэд Зэмч Танягийн хүчийг нэмэгдүүлж Тианы харин ахин хөлдөөн. Доош унсан нэг чи хэдэн авиргыг хугарсан гэдгээ мэд. Кура харин чулуунуудыг зөөж Никийг гаргах гэтэл нэг ч намайг орхиод зүхтаа энэ зүйлийг барахгүй хэлнэ. Куранч бүгд амьд гарах ёстой гэдэл бүр нулимс сэлгнүүлээ хайж. Яа сэц оров дээ нэр те. Энэ хэсэг бүр ёо сэтгэл догтлуулаач дээ шин. Куранч өмнөх багийнхан талаар Никэд хэлж одоо байгаа багийнхныгаа аалдахгүй хэлнэ. Харин Тианагийн хүч эцтэй хурж Зэмийг нэг гарч ирэхээр хүчийг нэмэгдүүлээрээгээд өөрийгөө золиослох гэж байхад Кураныг гэх юм уу энийг одоо яг юу гэж тайлбарлана. Нэг дарган бал дээр нэг нийлээд байдаг да нэг тиймэрхүү юм бол. За тэгээд Кураныг ч маш хүчтэй нэгэн дайралтаар ялагдахгүй байсан чөтгөрийг ялж ухаан алдаад унана. Би энэ хэвэндээ орчих. За бараг л сүүл рүүгээ мань дөрөв нэг хүн болцсон л туух юм байна да. За тэгээд мангасыг устгасан багийнхан ч очоод илтээ өгөн мөнгө авч гарч ирнэ. Тэгэхдээ бүр дөрвөлээ биш бүр тавуулаа болсон байв. Нэг гişүүн бүр нөгөө сэлэмчин байвал яах вэ? Нөгөөдгийг хуураад бүр хуурамчм аваачаад өгцсөн. За тэгээд авсан мөнгөө тэнцүүгэн хувааж манай багийн 3 4 гэж хэлснээр энэ удаагийн аним маань дуусна. За та эцэд маань таалагдсан уу? Таалагдсан бол дараагийн анги дээр ахин олзъя. Нэр нөгөө миний олон аним ярьж өгнө гэсэн яриа бол хэвээрээ шүү. За тийм болохоор үзэж байгаа та хэд маань лайк, subscribe дараад үзээрэй. Түр бака. Бороонуудаа.